онцгой чөлөөг сонгон шалгуулалтын аргаар 2014 оноос ахуулан явуулж ирсэн. 2022 оны 11 сараас ахуулаад төрийн худалдаа авах ажиллагааны цахим системийг ашиглан тендер гүйцэтгэлийн 100% цахим хэлбэрээр сонгон шалгуулалтыг зохион байгуулж байна. Аж үйлдвэр эд соёлын яамны сайдын 2024 оны 12 сарын 27-ны өдрийн А102 тушаалаар шинжилэн баталсан байдаг. Үүнтэй холбоотой та бүхэнд гол томоохон өрсөлдүүдийг танилцуулъя. Нэгдүгээр, өмнөх журам техникийн санал нь 30 оноо, үнийн санал нь 70 оноо байсан болвол шинжлэгдсэн журмаар техникийн санал нь 40 оноо, үнийн санал нь 60 оноогоор үнэлдэг зохицуулалт орсон. Хоёрдугаарт сонгон шалгуулалтын босго үнэ нь 1 га тутамд 4500 байсан болвол шинжлэхтэн журмаар 7000 төгрөг болж өөрчлөгдсөн. Гуравдугаарт өмнөх журмаар сонгон шалгуулалт оролцсон зөвхөн нэгт шалгарсан аж ахуй нэгж олгодог байсан болвол журмын 4-2 заасан нөхцөлийг хангасан тохиолдолд хоёрт орсон аж ахуй нэгжид боломж олгодог байх зохицуулалтыг мөн оруулсан. Дөрөвдүгээрт хуучин журманд үнийн санал нь 40 ононд хүрээгүй тохиолдолд техникийн саналыг үнэлдэггүй байсан болвол шинжлэхтэн журмаар 20 ононд хүрээгүй тохиолдолд техникийн саналыг үнэлэхгүй зохицуулалт орсон байна. Мөн та бүхэнд анхааруулж хэлэхэд ашигт малчуудын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18-ийн 1 заасны дагуу техникийн санал бүрдүүлбэрийг бүрэн бүрдүүлэхгүй болвол техникийн саналыг үнэлэхгүй зохицуулалт шинжлэхтэн журманд орсон гэдгийг анхааруулж байна. Та бүхэн сонгон шалгуулалтаа өгнөөр хамрагдаарай. Сонгон шалгаруулалтанд орох аж ахуй нэгжүүд үнийн болон техникийн саналаа боловсруулан тоон гарын үсгээр баталгаажуулан цахимаар илгээх юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийн урилгыг 30-аас доошгүй хоногийн хугацаанд цахим систем болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана. Аж ахуй нэгжүүдээс ирсэн нууцлагдсан саналуудыг системд өөрөө харьцуулж шаардлага хангаагүй техникийн саналуудыг хасаж хангасан саналуудыг оноогоор жигсаана. Сонгон шалгаруулалтын комисс тоон гарын үсэг ашиглан хаанаас ч нээж болох бөгөөд өөрсдийн техникийн саналд өгсөн дүнгээ мөн системд тоон гарын үсгээр баталгаажуулан илгээдэг. Систем дүнгуудыг нэгтгэн харгалзах оноог гаргадаг. Шалгарсан үр дүнг албан бичгээр баталгаажуулан тухайн аж ахуй нэгж рүү цахимаар илгээдэг. Өмнө нь үнийн саналаа аж ахуй нэгжүүд дугтуйнд хийн цаасаар өгдөг байсан хүн хоорондын субъектив харилцааг байхгүй болгосноор аж ахуй нэгжүүд шударгаар өрсөлдөх боломж бүрдэж ашиг сонирхлын зөрчлийг арилгана.